Сайн байцгаана уу? ДБС-ийн үзэгчид та бүхэндээ орой мэндийг айлтган дэвшүүлж байна. ДБС-ийн мэдээний албанаас эргэлэн бэлтгэдэг төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид дугаараа танилцуулахад бид бэлэн болоод байна. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр тусгагдсан хүний хөгжлийг дэмжих томоохон хэмжээний зохицуудлага бол мэдээж нийтийн биеийн тамир. За дээр нь спортыг дэмжих цогцын бодлого байж байгаа. За энэ чагуулгаараа аймаг сумын засаг даргын хувьд шин дархан хуучин дарханд бол энэ зам аргууд дэд үтцээс гадна нийтийн эзэмшлийн зам талбай дотор бол бидний томоохон хэмжээний тогтчлуудыг хийх ажлууд маань үе шаттай явж байна. За зөвхөн миний Монгол цэцэрлэг түрээлэнгийн тогтчлтоос гадна энэ одоо бол бид нэр төмөр замын хэсэг. За 4-р үеийн нутаг дэвсгэр дээр энэ мөнх найрамдал төслийг амжилттай эхлүүлж өнөөдөр бол одоо ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийн дунд нөхөсрөх тэмцээнээр бол энэ тогтчлт маань үндсэндээ бол нээлттэй хийж байна. За ингээд бол 4-5 өргөө багаас сонгогдсон сумын төлөөлөгч нарын санаачлагаар энэ төсөл бол мэдээж бол амжилттай эхэлж байна. За энд бол одоо миний хөлбөмбөгийн талбай, за сагс волейболын талбай, экстрим талбайнаас гадна ахмад настан болон одоо мөн хүүхдүүдэд зориулагдсан энэ насны ангилалд тогтчлтууд хийгдснээр онцлогтой байгаа. Цаашлаад энэ үйл ажиллагааг ч гэсэн бид нар үе шаттай хэрэгжүүлж эх хонд бол одоо тосгоны 1 2 3 дугаар багийн нутаг дэвсгэр дээр үндсэндээ бол хуучин стадионыг ч гэсэн яг энэ спорт соёл амралтын томоохон хэмжээний зохицолбор болгож тогтчуулахаар аймаг сумын засаг даргын хувьд бол эх хоныхоо ажил дотор төлөвлөлөөд ингэж явж байгаа. За ингэснээр цаашдаа бид нар шин дархан хуучин дархны ялгаа цаагийг аль болох багасгаж за иргэддээ энэ тогтчод соёл амралт за дээр нь цаашлаад бол одоо чөлөө цагаач гэсэн зөв боломжсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэ төслүүд маань хийгдэнэ. За энэ удаагийн мөнх найрамдал төсөл маань нийтдээ 166 орчим сая төгрөгийн өртөгтөө иж бүрэн одоо ийм тогтчод хийж ингэж бол одоо өнөөдөр нээлттэй гэж байна. Дархуул аймгийн татврын газраас аж ахуйн нэгж болон хуваарай бизнес эрхлэгч иргэдэд хэлбэршүүлсэн гормын талаар мэдээллийг хүргье. Хэлбэршүүлсэн гормын хуулийн тодорхойлолт нь татвар төлөгчийн бүртгэл, ногдуулалт, татврын хувь хэмжээ, татврын тайлан гаргах болон төлөлттэй холбоотой тусгаалсан үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлдэг бөгөөд өөрөөр хэлбэл татвар төлөгч та татврын тайлангаа гаргах, төлөвтэй холбоотой үйл ажиллагааг хэлбэршүүлж байгаа нэгэн хэлбэр юм. Хуваарай бизнес эрхлэгч иргэн тайланц жилийн нийт борлуулалтын орлогоос зарлаа хасч цэвэр ашигын 10% татвар төлөх эсвэл хэлбэршүүлсэн горим хамрагдан зарлаа тодорхойлох шаардлагагүйгээр жилдээ 1 удаа тайлангаа гарган нийт борлуулалтын орлогоос 1% татвараа төлөх боломжтой. Энэхүү гормыг ашиглах хүсэлтэй хувь хүн тухайн татврын жилд багтаан 12 сарын 31-ний дотор e-tax цэг MTAZ гэмээн буюу цахим тайлангийн нэвтрэлтийн нэгдсэн системээр орж хүсэл зэснээс татврын хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлтийг сонгон цахимаар хүсэлтээ гаргана. Таны хүсэлтийг харьяа татврын алба баталгаажуулснаар таны хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлт баталгаажуулах юм а. Хэлбэршүүлсэн горимд хамрагдах нөхцөл нь тухайн татвар төлөгч иргэн нь нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгч байх шаардлагатай. Мөн анхаарах зүйл нь хэлбэршүүлсэн горимд хамрагдсан хувь хүн татврын хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдах боломжгүй юм а. Аж ахуйн нэгжийн хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн 29-р зүйл заасны дагуу тодорхой нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж татврын хэлбэршүүлсэн горимд хамрагдах боломжтой. Хэлбэршүүлсэн горимд хамрагдахад нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгчөөр бүртгэгдээгүй байх, тухайн татврын жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрээгүй байх, ашигт малтмлын болон газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаггүй байх, арх тамхи согтууруулах ундааг үйлдвэрлэх болон импортлгүй байх нөхцөл тавигдана. Хэлбэршүүлсэн гормын хүсэлт гаргахдаа тухайн татврын жилийн 3 дугаар улиралдаа багтаан 9-р сарын 30-ны өдрийн дотор харьяа татврын албанд цахим системээр дамжуулан хүсэлт зэснээс хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлт гаргана. Таны хүслийг татврын албанаас хүлээн авснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайланг хэлбэршүүлсэн горимыг ашиглаж гарах боломжтой болно. Хэлбэршүүлсэн горимд бүртгэгдснээр татврын тайланг жилдээ 1 удаа дараа оны 2 сарын 10-ны өдрийн дотор гаргана. Нийт борлуулалтын орлогоос 10 биш 1% татвар төлөх боломжтой. Хэлбэршүүлсэн горимд хамрагдсан хуулийн этгээд нь татврын хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдахгүй, гадаад улсад төлсөн татвар ногдох орлогоос хасагдахгүйг анхаарна. Аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгч иргэн та шаардлагатай мэдээллийг авахыг хүсвэл татврын ерөнхий газрын лавлах хуцаалах 1812-88, Дархуул аймгийн татврын газрын лавлах хутас 77-73-88 утсаар холбогдсон мөн татврын газар биечлэн ирж шаардлагатай мэдээллийг авах боломжтой. Та бүхэн утсан дээрээ сонгоно гэсэн үг заяа.
Эндээс асуулт хариултаа хараад сонголтыг та бүхэн өөрсдөө утсан дээр хийсэн. За дархан нөмрөлгийн үйлдвэр өнөөдөр ерхий зохион байгуулагчаар оролцож байна. За тэгээд энэ мэрэгжил сонгох байгаа хүүхдүүдэд одоо ямар инженер мэрэгжлийн талын одоо ихтгэл тавилаа. За хүүхдүүд бол яг энэ уул уурхай инженер гэдэг тал руу бас нэлээд итгэвтэй байна. За бид нар бол одоо уул уурхай хүнд үйлдвэрийн инженер гэдэг тал руу бас нэлээд түлхүү мэдээлэл өглөө. Манайх бол бүүт гаргасан байна. За тэгээд үйлдвэрээ сурталчлах. За мөн бид хэдийн одоо гангийн төсөл дээр бас ирээдүйд хэрэгтэй байгаа металлургийн мэрэгжил одоо эзэмших энтлийн одоо бас мэдээллүүдийг өргөн дэлгэр өглөө. За манай төмөрлөгийн үйлдвэрээс шүтээс болон боловсролын зээлийн сантай хамтраад за Дархуул аймгийн шинжлэх ухааны технологийн их сургууль дээр одоо тасраад байгаа металлургийн мэрэгжлийг одоо дахин сэргээгээд ингээд эсэлт аваад явж байна. За энэ дээр бол одоо боловсролын зээлийн сангаар одоо 100% тэтгэлгээр одоо ингээд суралцах одоо бүрэн боломж нээлттэй байгаа. За энд ирсэндээ бол бас туйлын их баяртай байна. За энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа уул уурхай үндэсний ассоциац болон Дархуул аймгийн боловсролын газрын хамт олонд бол бас баярсан талархснаа илэрхийлж байна. За тэгээ манай Дархуул аймгийн хүүхэд залуучуудын хувьд бол одоо манай Монгол улсын харьцангуй аж үйлдвэрчсэн салбар оюун бүсэд амьдардаг ийм одоо бүс нутгийн хүүхэд залуучууд учраас яг энэ аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлүүд харьцангуй сайн юм байна. Маш мундаг идэвхтэй хүүхэд залуучууд маань оролцож байна. За миний өнөөдрийн зорилго бол ер нь дэлхийн орчин одоо цагийн уул уурхай хөгжил ямар шатанд явж байгаа. Тэр дундаа чухал ашигт мэлтмэл критикал минерал гэдэг нь ямар ойлголтын. За хамгийн гол асуудал нь бол уул уурхайн салбарт бол зөвхөн уул уурхай инженерээс гадна салбар бүрийн бүх инженер одоо техникийн ажилчид одоо эдгээр байна бол нийлээд ямар үнцэн нөгөөжийг манай Монгол улсад одоо хүртэж байгаа юм бэ гэдэг талаас нь ойлгуулахыг бас хичээлж ирлээ. Манай уул уурхайн салбарынхан болон үндэсний ассоциацийн баг хамт олон бол бас энэ мэрэгжил манай энэ улсын тулгуур энэ хөтөлбөрөгч хүчний талаар бол бас залуучуудад илүү ойлгуулах ажлууд бас нэлээд их хийж ойлгуулж байна л да. Одоо жишээлбэл өнөөдөр яг энэ Дархуул аймагт бол хүүхэд залуучуудад одоо ялангуяа төгсөх ангийн 10 жилийн 11 12 дугаар ангийн сурагч нарт зориулсан мэрэгжил сонголтод одоо туслах болох одоо яг энэ ажлын талбай дээр гараад туршлагатсан инженерүүдээс бас зөвлөгөө авч байгаа энэ үйл ажиллагаа бол бас хамгийн чухал үүрэг нөлөө үзүүлж байгаа. Энэ маань бол бас жил болгон зохион байгуулагддаг юм байна. Энэ жил бол Дархуул аймагт болоод явж байна. Өнөөдөр энэ сургалтанд суусан чинь айгүй таалагдаад уул уурхай инженери гэдэг яг юу болох яадаг гэдгийг бүгдийг мэдэж аваад бараг болмоор санагдсан шүү дээ. Уул уурхай инженер гэж яг юу болох яадаг тэрийг илүү сайн мэдэж авсан. Дархуул аймгийн орон нутгийн зам тээвэр компани нь болохоор 2017 онд байгуулагдсан бөгөөд дархан доторх хатуучилтаа нийт 235 км хатуучилтаа авцамаа хариуцдаг байж байгаа. За энэ дээр маань болохоор хатуучилтаа авцамынхаа нөхөөс за ан цавын гагнаас за мөн хэвтэ тэмдэглэгээ босоо тэмдэг гэсэн ийм ажлуудыг болохоор хийж гүйцэтгэж байгаа ийм байгууллага байж байгаа. Өнөөдрийн үед болохоор тариф өсөхтэй холбоотой 2014 онд постны тариф маань болохоор 500 төгрөг байсан. Тэрнээс хойш нэмээгүй байж байгаад бид нар болохоор 1000 төгрөг болохоор санал оруулж байгаа. За мөн одоо жилд нэг удаа хурааж байгаа судлын автомашины 15,000 төгрөгийн тарифыг болохоор 20,000 төгрөг болохоор ингээд санал оруулаад ингээд хилцүүлэг ингээд хийгдээ явж байна. Хилцүүлэг маань одоо дараагийн шат маань болохоор одоо бид бүхэн болохоор цаасаар авсан байж байгаа. Саналаа багуудын төв болгон дээрээс санал хуудас өгж байгаа цаасаар авсан байж байгаа. За мөн цахимаар хилцүүлгээ явуулаад хилцүүгээр авж байгаа. Өнөөдөр ингээд танхимаар хилцүүлэг явж байна. Энэ хэдийгээр нэгтгэхэд одоо Дархуул аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хилцүүлгийнхаа саналыг оруулаад за засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвүлээ дэмжигдсэн тохиолдолд Дархуул аймгийн иргэдийн хурлаар орж иж иргэдийн хурл маань шийдвэр гаргаж эцсийн шийдвэр бол гаргах байж байгаа. Тэгээд иргэдийн хурлаар гарсны дараа хууль зүйн ямаар шийдвэр маань хуульд нийцж байгаа хэсэг дээр шийдвэрлэгдээд шийдвэр маань бүтэгдэх ийм процессор явагдах байж байгаа. 5 дугаар хорооны иргэн Ганбаатар гэсэн байна. Би одоо яг 39 дахь жилдээ тэр бариад явж байна. Дандаа зэргүүлээд тэрэг салгаж үтсэнгүй. За тэр хоёр одоо жин тооны асуудлаар би ярих юм. Мэдээж төр засаг бол татвар авна тийм ээ. Одоо жин тооног л яшрахсан. Одоо 80 хэдэн тонтой. Доотлын тэрэг 57 тонтой явж шүү дээ. Зэргүүлэлттэй хоогоонууд. Би ч өөрөө хоогод. Энийг л болоод явна. Та бидний
миний татврын мөнгөөр энэ замыг барьсан. Энийг чинь би тийм болохоор эвдээд байгаа байхгүй. Тэгээд татвар миний хоодны мөнгөөс дахиж аваад дахиад засч штэ. Энийг болоод өрөө. Тэгээд тэр нэг будаа татварж байгаа гэдэг юм уу? Ажил олгогч нар маань хин ачдаг машин гэдэг юм уу? Одоо явуулдаг болж штэ. Яг нэг өгүүлэхэд. Та 70 тонн ашигтвал таныг явуулна. Би 30 тонн ашигтвал таныг жоохон мэдээ тийш ачаа байна. Явуулах жишээд үнэн энэ л. Манай дээрс 3 компани байгаа. Би зэн таны барих гинтл ирсэн. Тэр татвар гэдэг юм уу? Замын хураамжийн дээр би бол маргалдах. Яахгүй тэр чинь хууль стандарт инженер судалгаа амт нүүцэн дээр л гарсан байгаа шүү дээ. Тэр чинь хаанаас л үзэл чи мөнгө өгдөг гэдэг. Энэ тийм тоонол одоо яг ТБС-ийн мэдээний алхам сэргэлэн бэлтгэдэг ээлжид мэдээллийн хөтөлбөрөө энэ дөрвөд өндөрлүүлж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргэн уулзцгаая. Баяртай үзэгчдээ.